Миний хамгийн анхны сарын тэмдэг 13 настайд буюу 8 дугаар ангид ирж исэн. За тэр үед яг чим ангийн охтууд 0 орохдоо ариун цэврийн хэрэглэлээ нууж гардаг, нэгнээсээ хэрэглэл асуухдаа чихэнд нь шивнж хэлдэг байсан. За яагаад тэгэхээр сурагчдын дунд хэрвээ тэр охины сарын тэмдэг нь ирсэн бол аль хэдийн бэлгийн харилцаанд орцсон гэх ойлголт байдаг байсан. Мөн дээрээс нь сарын тэмдэг бол эмэгтэйчүүд биеэсээ бохир муу цусаа гадагшлуулж цэвэрлж байгаагийн нэг илэрлээ гэж тайлбарладаг байсан. Одоо ч гэсэндээ ингэж боддог хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд өсвөр насны охтуудад сарын тэмдэг нь эрт ирэх болсон учраас энэ мэтчилэн буруу ойлголтыг засаж залруулж тайлбарлах хэрэгтэй гэж бодлоо. Юун түрүүнд сарын тэмдэг яагаад ирдэг вэ гэдэг асуултанд маш ойлгомжтой хариулт өгье. Сарын тэмдэг бол эмэгтэй хүний бэлгийн боожлтын нэг хэсэг бөгөөд хүүхэдтэй болох явцад биеийг бэлтэж байгаа хэрэг. Охид өсөж том болох үед тэдний бие сар бүр хүүхэдтэй болоход бэлтдэг. Ингэхдээ хэрв жирэмсэн болсон тохиолдолд умаа дотор үр хөврөл хөгжих, аюулгүй боожуулах зөөлөн оршиг зүйл бий болдог ба үүнийг умаан саст бүрхүүл гэж нэрлэдэг. Харин жирэмслэлт явагдаагүй бол ингэж бэлдсэн зүйлээ буюу үүргээ биелүүлж чадхааргүй болсон умаан саст бүрхүүл биеэс ховхордог ба үүнийг нь сарын тэмдэг гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр энэ бол ягаад ч муу бохир цус биш. Одоо тэгвэл бэлгийн харилцаанд орсон охтын сарын тэмдэг ирдэг гэдэгт хариулт өгье. Эрт бэлгийн харилцаанд орох нь анхны сарын тэмдэг эрт ирэх шалтгаан болдог гэх ойлголт шинжлэх ухаанаар батлагдаагүй байна. Харин дэлхийн нийтээр өсвөр насны охтын сарын тэмдэг эрт ирэх болсон бөгөөд сүүлийн 50 жилд дунджаар 3-аас 12 сараар эрт ирдэг болжээ. Үүний шалтгаан нь орчны агаарын бохирдол, химийн гаралтай янз бүрийн бүтээгдэхүүн, илчлэг ихтэй хоол хүнс, пластик бүтээгдэхүүний хэрэглээ, стресс зэргээс үүдэн бэлгийн боожлт эрт явагдах болж сарын тэмдгийн хугацаа эртсэж байна гэж үзсэн байна. Гэхдээ сарын тэмдэг эрт ирсэн байлаа гэд энэ нь хүүхэд төрүүлэх цаг болсон гэсэн үг биш юм. Учир нь Нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1-р зүйлд 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гинэ гэж заасан. Иймд хичнээн таны бие жирэмсэн болоход бэлэнч хүүхэдтэй болоход бэлэн бишээ гэсэн үг. Тэгэхээр уг сэдвтэй холбоотой дараагийн ярих зүйл рүүгээ орцгоё. Нийгмийн ажлын хөгжлийн төв төрийн бас байгууллагаас 2015 онд сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд өсвөр насны охтын дадал хэвшил болон тэдний боловсрол, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг ойлгох нь сэдвт чанарын судалгааг явуулжээ. Уг судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгон хайрхан болон Налах дүүргүүдээс тус бүр нэг сургууль, Дундговь, Дорнод, Хөвсгөл болон Ховд аймгаас гээд нийт 8 сургуулийг сонгож хамруулсан байна. Судалгаанаас та бүхэнд гол гэсэн зүйлүүдийг хэсэгчлэн танилцуулах юм бол сарын тэмдэг ирс үед эмэгтэйчүүдийн умаа үзүүний амсар нээлттэй байдаг ба бохир орсон нөхцөлд янз бүрийн халдвар авах эрсдэл бусад үеийнхээс 2 дахин нэмэгддэг. Гэсэн ч хөдөө орон нутгаа хотын захын гэр хороол, усан хангамж, халуун усны газрын хүртээмж тааруу байдгаас ариун цэвэр сахих, эрүүл мэндийг хамгаалах боломж муу байдаг. Сургууль дээрээ байх үед сарын тэмдэг нь ирсэн охтууд бусдаас ичид зовох, хөвгүүдэд шоолуулахаас айх, хичээлийн идэвх сулрах, ангийн бусад хүүхдээс зай барих зэрэг бэрхшээл тулгардаг. Энэ талаар сэтгэлдээ хуваалцсан сурагчдын яриаг хүргэвэл анх удаа миний биений юм ирэхэд би өхөж байгаа ах гэж бодоод уйлсан. Анх удаа сарын тэмдэг ирсэн үед муухай санагдаад хэн нэг юм мэдчихвээ гэж санаа зовж байсан. Бидний хамгийн айдаг зүйл бол сарын тэмдэг ирснийг хөвгүүд анзаарах. Хөвгүүд охтын цүнхийг нэгжиж ариун цэврийн хэрэглэл авахыг олжхуул шоолох учраас аль болох цүнхнийхээ нууц газарт хийх эсвэл сургууль дээрээ огт авчирдаггүй гэх мэтээр хариулсан байна. Гэтэл сарын тэмдэг нь тогтворжих хүртлээр хүн бүрт харилцан адилгүй хугацаа шаарддаг ба тогтворжаагүй байгаа энэ цаг үедээ хизээ ирэхийг нь таамаглаж мэдэх боломжгүй юм. Иймд хичээлийн дундуур гинэт сарын тэмдэг ирэх хувцас, сандал цус болох зэрэг нь энгийн үзэгдэл гэдгийг охид болон эргэн тойрных нь хүмүүс ойлгох нь чухал байна. Тэгэхээр эцэг их асран хамгаалагчид октоо сарын тэмдэг ирсэн үед нь үнэн зөв мэдээллээр хангаж сэтгэл санааг нь дэмжиж харин хөвгүүддээ октыг ялгуурлан гадуурхахгүй байх мөн л сарын тэмдгийн талаар үнэн зөв ойлголтыг өгөхийг хүсэж байна. Харин засгийн газраас сургууль, дотуур байр, цэцэрлэгийн ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах хэрэгцээг нэн тэргүүнд тавьж чухалчлахыг хүсэж байна. Баярлалаа.